Альмас Movie Guide. За хэдүүлээ чинь хаана явж идлаа? Тийм. Нөгөө эсрэг талын дур гол дур хоёр хөөцөлдөж ягаад манай Чонсан нуруулууга хутга шидүүлээд дуустгүй юу? Зогтчгүй гэсэн азар харин араараа зохиод өнгөрцөн юм бил. Тэгэл нөгөө хоёр чи үргэлжлүүлээд хөөцөлдөөстөө номын санд орсон чинь 50 рүү дээр нь баахан хүүхдүүд гараа суучихсан. Доор нь бөөн хүүхдлүүд. Яаж унахгүй байх вэ? Эндээ одоо хэр удаан байх вэ? Энд дор байгаа зомбинуудаа яаж аргалъя да гэд байж байтал зүгээр нэг хоёр бачка хөөцөлдөж орж ирснээр бүгдийг унгаад алаад хайчдаг юм байна. Энэ кинон дэр бол туслах дөрүүд тэгээд хэд 3 гардаг дөрүүд гэж мэгээд ер нь хамгийн чухал гол дүр мөр биш л бол дөрүүдийг ч ёстой ална өхүүлэн цус нүж гоор гэдгийг бол утгаар нь харуулж байгаа юм шүү дээ бас л. Гэхдээ гол дөрүүдээс ч бас үхтгэлтэй. Ер нь нэрийг нь уншихад угаасаа л бид бүгд өгсөн гэж байгаа сте чиг шиг. Тэмцэлдэж эцэст нэг юм нөгөө мубагийг чи үхэл рүү түлхээд үхтлүүдийн хоол болголоо доо нэг юм. Энэ хоёр хот айл хэдийн тэр аяра үхтлүүдийн оромж болжээ гэж амнасаа эрсдүүлэн байж мууч бай сайн ч бай хүн амтай хөнөөн байж зомбинуудаас зүгтэж нэг юм нүх олж ороод бүр яаж ч хөдөлгөөд яаж ч хүнтрүүд хаашаа чарсан ямар ч сүлж бүр таг опсоо шүү. Төрийн толгойн цуусан заваа навшнууд яг тэр халдвар гарсан газрын ойролцоохт бүх хэсгийн шугам сүлжээ харилцаа холбоог таслаад хааж боочсон байвал яах вэ? Халдвар гарсан газруудаас хүмүүс бусад бүс нутаг улс орнуудад мэддэж амжаагүй байхад нь бүх холбоог нь таслаад эндээ хурган хавд арж байгаад шийдэй гэсэн санаа нь юм л та. Сургуультай таг гацаа хөөхөө хүүхдүүд чинь тэгэл биднийг авраарай туслаарай бид нар эндээ байсаар байгаа шүү гэж хэлэх гэтэл сүлжээ no. За ингээд ерөнхийдөө бол одоо өөрөө л өөрсдийгөө аврахаас өөр найдах зүйлгүй болж хоцорч байгаа юм да. Нөгөө охин болохоор аавыгаа хүлээсээр л харуулцсаар л энэ хорвоо дэлхийд юу ч хүлж байсан аав минь хамгийн түрүүнд намайг л гих учиртай. Над руу л ирэх ёстой гэж мэгэл. Манай нөгөө хурган мөрдөгч бас гайгүй тэсэд байгаа айтай шүү. Энэ халдварыг эмчлэх аргыг хаанаас олж болох вэ гэдгийг мэдж байгаа. Цорын ганц хүн нь болохоор тийм ч амархан үхэд өгч бас болохгүй л дээ. Ямар та чи энэ байдлаараа амь нан там цан тэмцэж явсаар байгаад ямар нэгэн байдлаар сургууль хүрээд химийн лабораториос нөгөө хамаг нууц бүхий ноутбукийг авчих байхаа л гэж найдаж байна да. Амьд хүн аргатай гэж сайхан гараад IT-ийн өрөөнөөс хідэн төхөөрөмж угсарч ягаад нэг дорон босгоотлоо. Нөгөөхөө нисгээд уг нь Чонсаныг олж харсан ч хөөй гэд доронороо дуутчихж болохгүй болохоор арга мухардваа гэж. Одоо үнэн best part. Номын санд Чонсанаар нүдэндээ утас зоолгож доошоо унаад зомбид идүүлдэг баачка байгаа штэ. Тэр бүр 100,000 түн бом хазуулсан та. Тэгсэн зүгээр вэ. Босоод ирж шүү. Бүр юм яриад ямар их өвдөж ийна гэж мэгэд бүр хамгийн аимшигтай. Яг энгийн хүн хിവэрэ байгаа хэрнээ ямар ч зомби энэ рүү дахиж дайрахгүй нэгэд бодтоо. Яг юу ч болоод байгаа юм. Эсвэл бурхан бөө мэд. Дрон нисэгдэг хэд маань нэг арга сэдэд сургууль даяар чанга яригчаар дуу чарлуулж зомбинуудын анхаарлыг татж байгаад Чонсаныг олж уулзъя гэж бодохгүй юу? Тэгээд бүгд гараад явж исэн өнөө гайхал хагас хүн болсон нөхөр чинь бас Чонсаныг хайчихсан муу бандик өстө заавал олж ална энэ гэж гисэн. Нүд ам нь улаан ногооноор эргэлцсэн амтан таарлаа манай хидтэй. Мэдээж тэгээд улаан цам найзыг чинь олж мөчийг нь санжуулна гэд яриад байхад ямар хүн зүгээр өнгөрүүлэх вдэ. Эсэргүүцэж байгаад уг нь ихэндээ гайгүй зодоод дийлээд байх шиг байсан чинь энэ хагас өгтөл болсон нөхөрч зомбинуудад харагддгүй давуу талаас гаднаас нилээдгүй чадваруутай болчих гэж амар хүчтэй болцсон. Өөр шигээ том залуу зүгээр л авч хидэж мэдээж бараг л хаалт логик савдаг шиг савах гээд байгаа юм биш юм шүү. Манай царайлаг Сүхёг ганцаараа дийлэхгүй болж байтал харин краш нь хаанаас ч юм бэ өсөрч гарч ирэл авардаг баатар болсон чи зэрлэг хог чинь намрааг хазаад наадын азар харин яг энэ үеэр нь Сүхёг эвийг нь олж байгаа цонхоор түлхэд хайж амжлаа. Үхээ байлгүй дээ энэ ч тоо. Сургуульд амьд үлдсэн хүмүүс зөвхөн энэ хід бас биш юм аа. Тамирын байранд хэдэн хүүхдүүд бас би бас л нэг арга марга сүгжлэх гээд л амьд үлдчих гээд л хоёр нь харваач юм. Нөгөө гал соногч ах уг нь их хурлын гişүү хөөхнийг аврах байранд авчирчихлаа. Одоо гэлс охинлууга явандаа гэсэн чинь шууд тусгаарлах байранд түгжээд одоо нана 1 сар бай гэж нас. Ах яаж тэсгэвтэй охин руугаа яар штэ. Ганц л хазуулсан бол хинч хүссэн хувраад бус руугаа дайрдаг гэдгийг нь мэддэг болохоор нөгөө хэд чи одоо өнөө мөн намрааг гадуурхах цаг хугацааны асуудал байсан мэт. Гэхдээ яг тийм нэг шууд зэрлэг зомби биш арай өөр төрлийн спешиал хагас өгтөлт нь хазуулсан болохоор бас шууд хувирчихгүй байх шиг байна. Ямар тач харж үзэхэр болцгоолоо. Дээвэр дээр байж байгаад уцсаалж эвдлэхээр яваад хазуулаад дуустдаг нөгөө охиныг санаж гин үү? Тэр охин бас баахан хазуулсан хэрнээ half breed болоод өөрийн ухаанаа алдаагүй хагас өгтөл болчихч гайхмаараа. Энд яг ямар зөлгөн болоод байгааг надад тайлбарлаад өгөх нэг юм байна уу да энэ ч та. Эсвэл яг энэ хазуулсан хэрнээ хагас өгтөл хагас хүн хിവэрэ үлдээд байгаа хэдийн цуснд өөр ямар нэгэн нууц байна уу? Одоо гараад байгаа зомби халдварын дархлаа мархлаа маягийн ч юм уу те. Ямар тач ямар нэг юм болоод л байгаа. За энэ ч нөгөө хэд мань бүр зутарч гүйцлээ. Үлсөөд ядраад цангаад баг эвлэрч мэвлэрээд байгаа юм биш үү? Камерт ар гэрийнхэндээ хандаж хэлмээр байгаа сүүлчийн үгээ бичиж үлдээж мүлдээгээд тэгээд зугтаж алаан болж дээвэр рүү гараад ирсэн чинь дээвэр дээр ганцаараа үлдсэн нөгөө нэг муу аймхаа харлууд дээврийн хаалга тайлдгүй байгаа. Хүн ер нь яаж ч дордсон бай. Ийм адгийн аймхаа хуваа хичээсэн байж болох уу тамина.
Манай хэдийн тал нь том төмөр хаалгыг нүдэд л хагас нь уул овоо шиг дайрч давшлах зомбинуудад тулдаад л ёо хаалга нэгэд орч чадахгүй байгаа. Яг энэ үеэр аврах багийнхан дээвэр дээр ирж таарах юм а бас ядчих. Тэгээд нөгөө хухаачаа би энд ганцаараа байгаа тий өөр амьд үлцэн байхгүй гийгиш. Нөгөөдөл нь тэгээд нэ ганц муу нусанхаа бацаад өгөөд итгэд яваад өхий. Бөө юм болж үж арай ч гарч иртэл айл хэдийн нэсэд явчихлгүй яах. Энэ хагас өвтлүүдийн хамгийн гой чадвар нь нэ хэд бүр нэрэ хизээж өгтгөө мөнхийн ус мус ууц юм уу хаашийн байн баймлах юм. За энэ хүрээд ямар ч байсан 5-8 дугаар анги дуусч байгаа. Ирэх 7 хоногт ямар кино харуулцах нь харж ил бай тээ. Almas Movie Guide